Цаано бүгдээрэндээ нэг өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр Stipendium Hungarium Scholarship тэнцсэн. За мөн удахгүй зарлагдах тэтгэлэгтээ бэлдэж байгаа хүмүүсээ энэ хүү бичлэгийг бэлтгэн хүргэж байна. За ер нь бол 7 сар 6 сарын сүүл гэхэд бүх хүмүүс тэнцэн тэнцээгүй тэтгэлгээ авсан аваагүй гэсэн мэдээллүүдийг бүгдээрээ хүлээгээд авсан байгаа ах гэж бодож байна. Одоо болохоор ингээд 8 сар учраас авсан тэтгэлгээ бүрэнгүүцэд авсан хүмүүс маань визаныхаа процессд бол орсон байгаа ах гэж бодож байна. За визаны процесс маань болохоор нийт элчис сайдын яамнаас болохоор тэтгэлэг тэнцсэн хүмүүсийг тэдээс тэдний хооронд ч юм уу тэдээс тэдэн цагийн хооронд материал авчирч өгөөрэй гэд нийт 5 гарчдаг учраас энэ үн дээр ямар нэгэн байдлаар санаа зовох зүйл байхгүй гэж бодож байна. Тэгээд бичиг баримтын хувьд болохоор паспорт тэгээд тэнцсэн гэсэн захидлууд за тэгээд цээж зураг гэх мэтчлэн эдгээр зүйлд маань хэрэгтэй болдог. За тэгээд тэтгэлэгтэй тэнцээд визагаа аваад ингээд явна. За тэгэнгүүтээ бас нэг анзаарах хэрэгтэй зүйл нь болохоор мэдээж амьдрах байр байгаа. За ихэнх бүх хүмүүс бол нөгөө оюутны байранд тэнцэнэ гэж бас байхгүй. Тэгэхээр оюутны байранд орно гэж байхгүй. Тэгэхээр тэр нь тэнцэн гэхээсээ илүүтэйгээр нөгөө зарим одоо сургуулийн захиргаанаас энэ хүн гадуур байвал боломжтой юм байна. Энэ хүн энэ жилдээ ингэж дотор байранд байвал боломжтой юм байна гэдэг ч юм уу тэгэж харгалзан үзээд оруулт юм болов уу гэж би хувьдаа бодсон. Тэгээд 7 сарын сүүл гэхэд ер нь бол нийт сургуулиас нь оюутны байрнаас нь хариу ирсэн байгаа. Дотор байрандаа байхгүй юу гэд. За тэгээд дотор байрандаа хэрвээ ороогүй байгаа нөхцөлд Унгар дахь монголчуудын групп гэх мэтчлэн зарууд тэгээд эсвэл найз нөхдөөрөө таньдаг хүмүүсээрээ ингээд байр хаагаад ирснээс хайж авах нь айгүй зүгээр. Тэгээд Ingatlan гэдэг вебсайт байдаг. Тэр вебсайт нь болохоор айгүй түгээмэл дайраг дээр хайхад тэгээд тийш нэг ороод бүгдээрээ үзээрэй. За дараагийнх нь болохоор сургууль даяараа очсны дараа мэдээж бүртгэл хийлэгдэг. Бүртгэл хийлэхдээ та бүхэн хэрвээ мастер сурах гэж байгаа бол бакалаврынхаа дипломыг одоо авч очиж бүртгүүлнэ. За тэгээд бас бусад бичиг баримт иргэний үнэмлэх ч юм уу паспорт ч юм уу эдгээр бичиг баримтуудаа авчичаад бүртгүүлцдэг байгаа. За дараа нь болохоор оюутны үнэмлэх авах дээр бас бүртгэл хийх хэрэгтэй болдог. За оюутны үнэмлэх маань яагаад чухал вэ гэхлээрээ тээврийн хэрэгсэл дээр болохоор оюутнууд маш хөнгөлөлтэй үнээр явдаг учраас аль болох нөгөө хурдан appointment буюу цагаа хурдан аваад оюутныхаа үнэмлэхийг авах нь хамгийн зүйтэй байгаа шүү. Тэгэхээр оюутныхаа үнэмлэх авах дээр бас анхаараарай гэж хүсмээр байна. За ингээд энэ үедээ бас нэг эрүүл мэндийн даатгалаа хамт хийлэгчдэг. Одоо сургуулиас нь мэйл ирж байгаа учраас мэйлийнхэн дагуу очиод бүртгүүлчихнэ гэсэн. За дараагийнх нь болохоор orientation weekday энэ гэж болтын танилцуулах өдрлөг гэдэг. За тэр өдрлөг дээр мэдээж очиод ер нь бол сургууль маань ямар хүмүүс байдаг ерөнхий мэдээллийг нь авчвал зүгээр. Тэгээ зөндөө олон янз бүрийн салбарын оюутнууд очиж байгаа учраас бас ингээд найз нөхдөдтэй ч гэсэндээ болох боломжтой байдаг. За дараа нь болохоор тэгээ буцаад нөгөө эрүүл мэндийн даатгалын талаар жоохон ярилцъя. За эрүүл мэндийн даатгал нь болохоор энэ тэтгэлэгт орсон байдаг учраас ер нь бол сургуулиас нь одоо манай тэр хорооны ч юм уу сургуультай аль болох ойрхон байрлах имлгүүд дээр ингээд очиж үзүүлэх боломжтой гэд мэйл ирчдэг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд толгоо өвдөх ч юм уу ханаад хүрэх ч юм уу тэр тохиолдлууд дээрээ очиод эмчдэрээ үзүүлээд ингээд авчих боломжтой. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал багтаж өгдөг нь одоо Stipendium Hungarium Scholarship юм бас давуу тал нь гэж хэлж болно. За дараа нь болохоор ер нь бол бас нэг зүйл нь болохоор нөгөө нэг татврын одоо татврын одоо ийм карт гэж юм бас хэрэгтэй болдог байхгүй юу? Ер нь бол энд оюутнууд 7 хоногт 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар ажилд орлоо гэж бодлоход татвар төлөх тэр одоо дугаартай нэг ногоон карт хэрэгтэй болоод идэв. За тэр картаа ч гэсэндээ ер нь бол
авцсан байвал айгүй зүгээр. За тэрийг болохоор яаж авах вэ гэхлээрээ өөрт хамгийн ойрхон байрлах одоо хороо татврын газрууд дээр очиж бүртгүүлээд тэгээд одоо сурж байгаа гэсэн бичиг баримтаа үзүүлээд бүртгүүлээд тэнгууд нэг юм ногоон карт өгчдөг. Тэр нь болохоор татврын карт байгаа. За эдгээр зүйлүүд нь болохоор мэдээж гол бичиг баримт нь. За тэгээд residence permit-ийн талаараас нэр яриаггүй. Residence permit гэдэг маань болохоор амьдрах одоо оршин суух бичиг баримт гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд оршин суух бичиг баримтыг болохоор 9 сард ингээд сургууль дээр ерөөхдөө нэлээдүүд нь ингээд мэдээллийг нь аваад явуулаад тэгээд заримийнх нь болохоор 9 сарын сүүлээр ч юм уу тий ингээд ирчдэг. За заримийнх нь болохоор 10 сарын ихээр ирж исэн байгаа. Тэгэхээр янз бүрийн тохиолдлуудаар өөр цаг хугацаанаас ирчдэг. Тэгэхээр айл болох нөгөө очоод бичиг баримтаа бүрдүүлэх тал дээр бол анхааруулжтай зүйлүүд эдгээр зүйлүүд байгаа шүү гэж хэлээ. Тэгээ бүгдээрээ амжилт хүсье. Мэдээж асуух зүйл байвал комментоор асуугаарай. За бүгдээрээ амжилт хүсье. Баяртай.